Өвсгөл аймгийн Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэг 170 орчим га талбай тархаж сүүлийн үед хог хаягдлын цэг тэлсээр Дэлгэр мөрөн гол болон Мөрөн сумын 13 дугаар багийн айл өрхөөдтэй ойрсон байна. 1960 оноос хойш ашиглагдаж буй Мөрөн сумын хогийн цэгийг ландбил аргаар дарж шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын Элемент Медикал компани тендер шалгарч ажилдаа орсон байна. Төслийн зураг төсөл зөвлөх үйлчилгээг доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хог хаягдлын зөвлөх ариун хариуцсан гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэгч байгууллага болон аймгийн ажлын хэсэгтэй хамтран хяналт тавьж байна. Хамгийн гол нь шинэ газар хөндөөхгүйгээр одоо ашиглаж буй талбайд зохион байгуулалтын өөрчлөлт хийж хог хүлээн авах шинэ талбай бий болгоно гэдгийг хэлж байна. Мөрөн хотын хогийн цэгийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлээд 5 дахь хоног дээр явж байна. За өнөөдөр ер нь бол нийт хогийн талбайгаа 3 хэсэгт хуваагаад талбай 1, талбай 2, талбай 3 гээд 3 дахь талбайн хүчлэлтийн ажил одоо дуусах шатандаа явж байна. За 3 дахь талбайн хүчлэлтийн ажил дуусаад 70 жуулт хийгдсэний дараагаар болохоор 3 дахь талбай дээр одоо өдөр тутмын биржа хог хаягдлаа хүлээж авна. Тэр үед нь бид нар 1-2 дахь талбай руу орж нөхөн сэргээлтийн ажлаа эхлүүлнэ. Нийт бол 6.4 га талбай хог хаягдлын талбай гэж зураг тусгацсан байгаа. За тэрнээс бол яг хөө зүгээр жоохон нэмэгдсэн баг хэмжээгээр. За тэгээд нийт болохоор бидэд болохоор сарын хугацаанд энэ ажлыг хийж дуусгана гэж ажиллаж байна. Мөрөн хотын иргэдийн хогийн цэг нь салхины доотолд байрлах Эстийн ар хэмээх ууланд байрладаг боловч хогийн цэг он удаан жил доороос шаталт явагдсны улмаас шатаж өөрөө хорт хий ялгаруулж иргэдийг хордуулсаар байсан юм а. Хог шатаж буй утаанаас хүний бие 10-аас 20 жилийн туршид байж чадах хорт бодис ялгардаг бөгөөд энэ нь хорт хавдар ургийн гажиг үүсгэдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Ийхүү олон жилийн хогийн цэгийг ландбил аргаар дарж шаталтыг бүрэн зогсоох ажил үргэлжилж байна. Энэхүү ажлын үр дүнд хогийн цэгийн шаталт бүрэн зогсох, байгаль орчны бохирдол буурах, иргэдийн эрүүл цэвэр орчинд амьдрах нөхцөл сайжрах ач холбогдолтой юм а.